Чингис хаан үндэсний музейд өнөөдөр Монгол Германы соёлын өдрүүд мөнх тэнгэрт үзэсгэлэнгээр нээлттэй хэлээ. Үзэсгэлэнгийн эзэн Цэндийн Ган Эрдэнэ холбооны бүгд найрамд Герман улсын Мюнстер хотод ажиллаж амьдарч уран бүтээлээ төрөвдөг. 2022 онд Монгол улсын соёлын элчийн үүрэгт ажлыг хүлээн авсан. Ган Эрдэнэ уран бүтээлд тэнгэр ба газрын хоорондын орших орон зай, байгаль ба хүн төрөлхтний харилцан хамаарал, хийсвэр ба бодит оршихуйн заагийн гүн ухааны санааг илэрхийлдэг. Энэ удаагийн үзэсгэлэнд 20 гаруй бүтээлээ дэлгэжээ. Чингис хаан музейд бас энэ сайхан үйл ажиллагааны хүрээнд би даас үзэсгэлэн гаргаж баяртай байна. Тэгээд энэ удаа би мөнх тэнгэрт нэртэй үзэсгэлэн гаргасан бас онцлог нь манай энэ сэдвийн тал дээр одоо бидний өвөг дээдсээс бас байгаль хэлхийдээ харьцаж ирсэн тэр соёлыг бас бүтээлээр харуулахаар би ингэж үзэсгэлэнгээ гаргасан байгаа. Энэ удаагийн үзэсгэлэн хичнээн бүтээл шүү дээ. За энд үзэсгэлэнд нийтдээ 26 бүтээл оролцсон байгаа. Тэгээд ихэнхдээ бас тосон будын ажлууд, график, бар зургийн бүтээлүүд бас оролцсон байгаа. Бүгдээрээ Герман улсад хийгдсэн. За ер нь яг би нөгөө нэг Монгол улсад бас суралцсан, Герман улсад суралцсан. Тэгээд би одоо ихэнхдээ 20 гаруй жил Герман улсад амьдарч байгаа ч гэсэн Монголдо бас үжил болгож ирж байдаг л да. Тэгээд бүтээл маань бол ерөнхийдөө яг Монгол нүүдэлчин ахгүй тэгээд Монголын нэг эртний язгуур үг байдаг шүү дээ. Одоо тэнгэр шүтдэг, тэнгэр дээд бас шүтлэг, бас энэ хүүхд тэнгэрээ одоо хүүхд тэнгэртэй бас итгэж залбирах те. Одоо энэ байдлыг илүү их харуулсан. Энэ яг байгалийн нөгөө хүн байгалийн харилцаа чинь зөвхөн Монгол хүнд биш дэлхий дээр байдаг зүйл байхгүй юу? Яг хуу Монгол хүнд яриа илүү байдаг нөгөө байгаль гэдэг ойрхон амьдардаг учраас илүү мэдэртэй байдаг, хүчтэй байдаг. Гадаад түнд болохоор бас байгаа. Гэхдээ яг нэг хотчл одоо тэр те нөх хүний нөх хиймэл хүний гараар бүтсэн тэр ахуйд амьдарч байгаа хүмүүст ч арай жоохон бага байдаг юм уу гэж би харсан. Тэгэхээр өнөөдрийн бас энэ арга хэмжээ мөн цаашлаа зохион байгуулагдах утга зохиол, дуур, драм, яруу найргийн энэ жаз хөгжим, сонгодог хөгжмийн энэ бүх одоо соёлын арга хэмжээнүүд маань бас л энэ хүмүүсийн биднэрт тарьж үлдээсэн энэ үр шимийн үрийн одоо шим нь болов гэж бид нар бол бэлгшэн энэ соёлын өдрүүдийг одоо манай нийт ялгаагийн соёлын салбарт түүчилэн Монголын 20 дугаар зууны соёлын нийт ялгаагийн тайзны урлагийг одоо бидэрт бүтээж өгсөн нацаг торж, намдаг, намхаа зэрэнгуй уран бүтээлүүдээр бас илүү одоо суйрлаж энэ соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаамаа. Монгол Германы соёлын өдрүүд энэ сарын 14-ний хүртэл үргэлжилнэ. Алсад зурхаар одогсод номын нээлт, нацаг дурж ба түүний нөхөд, жаз хөгжмийн үдэш, хос хөгжмийн уян гурван ишлэгийн уралдаан зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Тухайн үеийн тэр одоо мэдлэг боловсрал, соёлын одоо тэр тарьсан үр бол өнөөдөр ч гэсэн манай хоёр орны харилцан хамтын ажиллагааг цэцэглүүлэн хөгжүүлэх, хөгжүүлж, гүнзгийрүүлэх ч гэсэн хувь нэмрээ оруулсаар байна гэдгийг бол бас харуулах үүднээс за мөн манай хоёр орны харилцан хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж байгаа салбар бүртээ одоо бас их гүн гүнзгий хөгжиж харилцан ашигтай журмаар ингэж хөгжиж байгааг өнөөдөр ч гэсэн бас орчин цагийн үед бас хоёр орны харилцааны төвшнгөөр стратегийн төвшөнд ингэж одоо харилцаж байгаараа харуулах. За уран зохиол, утга зохиол, дүрслэх урлаг тийм ээ хөгжим гэдэг энэ одоо урлаг соёлын бүхий салбарт 100 жилийн өмнө тарьсан үр бол өнөөдрийг хүртэл одоо манай уран бүтээлчдийг манай одоо энэ сэхэтнүүдийг энэ арт түмний соён гэрүүлэх ажилч гэсэн өнөөдрийг хүртэл хувь нэмрээ оруулсаар байгаа шүү гэдгийг бол бас харуулах ийм соёлын өдрүүд одоо эхэлж байна. Монгол Германы соёлын өдрүүд нь их зохиолч Даш Дөржийн нацаг дөрж тэргүүтээ анхны монгол оюутнууд Герман, Францыг зорьсон 100 жилийн хүрээнд зохион байгуулагдж байгаараа онцлогтой юм а. Мөнх тэнгэрт үзэсгэлэн Чингис хаан музейд 6 дугаар сарын 13-ныг дуустал олонний хүртэл болох юм а.